Техник технологийн хурдтай хөгжлийн 90-100-д нийгмийн харилцааны бүхий шат амжилга, захим хэлбэр шилжиж бидний амьдралын алхам бүр илүү хэлбэр болсоор байна. Богино хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн шийдэл нь асар олон асуудлыг шийдэрлэж байгаа бөгөөд хувь хүмүүс төдийгүй нийгмийн амьдрал эерэг нөлөө үзүүлсээр байгаа илээ. Төрийн үйлчлэгч мөн адил техник технологи нийгэм соёлын хэрэгцээ шаардлагыг дагаад захим шилжилт, захим технологи руу алхамаар шилжсээр байна. Үүнтэй холбоотойгоор тун удахгүй иргэдэд олгож эхлэх тоон гарын үсгийн талаарх мэдээллийг танд товчхон хүргэе. Тоон гарын үсг нь их баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд захимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсгтээ ижил хэмжээнд хүчин төгөлдөр хэмээн авч үзүүлсэн. Түүнчлэн тоон гарын үсг нь маш өндөр нууцлал бүхий нарийн технологийн суур бүтцтэй байдаг ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болох байдлаар бүтээгдэхүүнээрээ хэрэглэхэд хялбар мөн тоон гарын үсгийн хэрэглээ нь маш олон төрлийн зардлыг хэмсэн байдгаараа давуу талтай. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр олон асуудлыг шийдвэрлэж хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын цаасны хэрэглээг эрс буруулах хамгийн үр нөлөөтэй арга зам бол тоон гарын үсгийн шийдлийг байгууллагадаа, салбартаа, нийгэм даяараа хэрэгжүүлэх явдал юм. Жишээлбэл интернет банкар дамжуулан хадгаламж барьцаасан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн захим үйлчилгээний систем болох e-Mongolia-д өөрийгөө таниул нэвтэрч олон төрлийн лавлага үйлчилгээ авах, цаашлаад гэрээ хэлцэл хийх, өргөдөл хүсэлт гаргах, даатгал эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Захим гарын үсгийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17 оны өдөр Улсын хурлын нэгдсэн чуулганаар эзлэн баталсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчлэгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол улсын 16 ба түүнээс дээш насны 2 сая гаруй иргэдэд 5 жилийн хугацаатаагаар тоон гарын үсгийг олгохоор төлөвлөн ажиллаж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд олгох тоон гарын үсгийг иргэний үнэлэхийн санах хой болон ухаалаг гар утасны аппликейшнд үн төлбөргүй байршуулах бөгөөд тухайн иргэн тоон гарын үсэг авах тухай хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалт харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын нэгжид бичлэн гаргана. Бүртгэлийн байгууллага нь иргэний гаргасан хүсэлтийг хүлээн авч ажлын 3 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд хүсэлтийг хууль заасан журмын дагуу гаргасан хүсэлт гаргагчийн мэдээлэл үнэн зөв бол тоон гарын үсгийг олгоно. Харин хүсэлт гаргагчийн мэдээлэл зөрүүтэй бол хүсэлтийг буцаана.